сайн байна уу гэж хэлээ заяа. Жоохон баг гэж хэлсэн. Сайн байна уу? За ингээд манай Cantal Love YouTube суугийн маань кофетэй ярилцлах буюу дараагийн одоо бид дөрөв суудаг гэсэн чинь одоо гуруулаа байна. Сэтгэл минь сэмэрхүү аяар мандраад минь тэнцлэх юунда Энэ удаагийн дугаарт манай ихээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэрж амжааг байгаа. Тэгээд бид гурав энэ удаагийн дугаараа эхлүүлэхээр болж байна. Тэгээд та бүхний харж байгаачлан манайхын шинэ цамцтай болсон За тэгээ энэ удаагийн дугаараараа бид юу ярих вэ гэхээр одоо энэ титр дээр харагдаж байгаа хуулийн сургуульд юу үздэг вэ? Хуулийн сургуулийн хувьд ямар хичээл үздэг вэ, судалдаг вэ гэдгийг илүү төлхөө ярина. За энэ удаагийн дугаараа бид чиглэлээ 5 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн баруун талд байрлах Lotus Coffee House-аас хүрэж байгаа. Тэгээд бидний бас саналыг өрөөлөхөн хүлээж авсан Lotus бол маш их мэн. За бид нар бол та нарын мэдж байгаачлан Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 5 дугаар түвшний оюутан буюу ерөнхийдөө бол үзэх бүх хичээлээ үзсэн одоо төгсгөөд олон төгсөх курсын оюутнууд байгаа байхгүй юу? Тэгээд одоо төгсөх курс болохоор ер нь бол бүх үзсэн хичээлээ тавч байдлаар ямар хичээлүүд үздэг, энэ хугацаанд энэ хичээл нь ямар онцлогтой юм гэдэг зүйлийг өнөөдөр ярихаар бэлдсэн байгаа. Тийм За хамгийн эхлээд 1-р курсээс эхэллээ. За 1-р курсээс юу үздэг вэ гэхээр 1-р курсын 2 семестр зөвхөн хуулийн сургууль гэлтгүү Монгол Улсын их сургуулийн 1-р курсын оюутнууд бүгдээрээ ерөнхий суурийн хичээл гэж үздэг. За ерөнхий суурийн хичээлийн онцлог нь юу гэдэг вэ? Ямар хичээлүүд байдаг вэ? За ер нь бол суур мэдлгүүдээ хөгжүүлэх зорилготой тийм хичээлүүд байдаг. Тэгээ хуулийн сургуулийн оюутнууд бол заавал үзэх шаардлагатай байдаг суур хичээлүүд гэж юм байдаг. Тэр талаар бол нийтэд нь одоо ярих байна. Тий. За ерөнхий суурийн хичээлийг байгалийн ухаан, нийгмийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, бие тамирчин альнд ордог үлээ. Эрүүл мэндийн ухаан. За явж ясан нэг иймэрхүү хэдэн багц цаг туваагддаг. За байгалийн ухааных нь салбарт болохоор илүү байгалийн шинжилгээ ухаантай холбоотой хичээлүүд байдаг. Одоо нийгэм газар зүй ч юм уу, газар зүүн юу лээ? За нийгмийн судалгааны аргууд гэдэг ч юм уу, тиймэрхүү салбартаа олчлсон тийм хичээлүүд ордог. За энэ бол маа өнөөдрийн ярих сэдв бол бас биш. Хамгийн гол зүйл нь 2 дугаар курсээс эхэлж байна. Яг 2 дугаар курс гэхлээр манай хуулийн сургууль 2 дугаар курсээс ороод мэрэгжлийн хичээлд орж эхэлдэг. Мэрэгжлийн суур хичээлүүд. За мэрэгжлийн суур хичээлүүдэд нь юу байдаг вэ гэхлээр замаа шатар идэнэ. За мэрэгжлийн суур хичээлүүд гэхээр ерөнхий яг шууд одоо ингээл эрх зүй рүү шууд орчдоггүй. Яг ер нь эрх зүй урсгаж орно. Тэгээд эрх зүй гэж ярин ямар өөх төгтэй ингээд одоо ромын эрх зүй оноол тэгээд төрийн оноол Монголын төр эрх зүйн түүх. Тэгээд энэ хичээлүүдийг заавал судлахаар байдаг. Тэгээд энэ хичээлүүдэд судлахгүй бол мэдээж нүг залгамж хичээлүүд нэгдэхгүй. Тэгэхээр яг ерөнхий онлайн хичээлүүдээ үзсний дараагаараа эрх зүйн яг нөгөө одоо юу гэдүүлээ эрх зүйн хичээл рүүгээ ордог. Тэгээд хамгийн гол үздэг хичээл болохоор бид нэр хүний эрх хамгаалагч гэж явуулдаг. Хүний эрхийг сахин биелүүлэх, хүний эрхийг хамгаалагч гэж явуулдаг болохоор хүний эрх гэдэг хичээлийг бүр агсан төвшөнд бид судалдаг байгаа. Энийг маань сургуульд хөвчлэн одоо та бүхний сайн мэдэх мөнх сайхан багш ордог.
Миний эрхийн маш том активист ч гэдэг мөнх сайхан багш чинь. Мөнх сайхан багш ордог. За ингээд 2 дугаар курс буюу 2 дугаар курсын 2 дугаар семестрт ямар хичээлүүд ордог вүлээ? Тэр 2 дугаар курсын 2 дугаар семестр тийм. Хаврын семестр бол нөгөө ерөнхий ангиудтай л үзэн л тийм. Ерөнхий анги гэдэг маань иргэний эрх зүйн ерөнхий анги, эрүүгийн эрх зүйн ерөнхий анги, захиргааны эрх зүйн ерөнхий анги, үндсөөллийн эрх зүйн ерөнхий анги хичээлүүд үздэг. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг дотор нь ингээд жишээлбэл нөгөө эмчээр ярих юм бол үүдэх чинь тийм. Анатоми юу гэдэг юм бэ? Дотор задарч байгаа шүү дээ анх. Тэр шиг дотор нь задлаад яагаад ингэж задлж байгаа юм гэдэг хоорондынх нь ер нь ялгааг нь ерөнхийдөө ойлгож эхэлдэг тийм юм. Тэр ер нь суурьныг нь тавьдаг гэсэн үг. Тэр суурь яг тэр салбар их зүүн суурийг тавьдаг хичээлүүд нь гэсэн үг шүү дээ. Ерөнхий суурь гэдэг чинь. Аха. За манай зарим үзэгчид бас ойлгохгүй ч магадгүй яг эрүү иргэн захиргаан үндсөөл гэдэг ерөнхий анги гэдэг юм. За яг ерөнхий анги одоо яг энэ салбар одоо жишээлбэл захиргааны эрх зүйн ерөнхий суурьд яг ямархуу ерөнхий анги нь яг ямархуу зүйлүүд ордог. Юугаараа нөгөө бус эрх зүйгээс салбар эрх зүйгээс яг ялгаатай байд юм. Нөгөө ерөнхий анги гэхээр одоо захиргааны эрх зүй ер нь захиргаа гэж юу юм те захиргааны байгууллага гэж юу юм захиргааны эрх зүй те захиргааны акт гэж юу ер нь анхан шатны мэдлгүүдээ өгнө гэсэн. Бид нар ч одоо нөгөө яг хуулийн сургуулиар эхний нөгөө 1 жилдээ ерөнхий суурийн хичээл гэдэг ер нь ямар ч хуулийн хичээл үзээгүй байгаа болохоор ер нь захиргаач гэж юу гэдгийг мэдтгүү орд байдаг. Тийм учраас нөгөө захиргаа гэж юу юм захиргааны байгууллага нь ямар чиг үүрэгтэй юм гэдэг нөгөө ерөнхий одоо ямар захиргааны акт гарч байгаа ингээд одоо чи нэрээгүй эрх зүйд одоо гэмт хэрэг гэж юу юм те гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж юу ингээд ерөнхий ойлголтуудыг зааж өгдөг нэг яг уул суурийг тавьдаг гэх юм уу. Тийм учраас яг хамгийн эхлээд орж байгаа хуулийн хичээл болохоор нэлийн сонирхолтой тэгээ бас жоохон төөрөлтмөр жоохон тийм. Одоо ингээд маш тодорхойгоор ярих юм бол нэг ингээд хуулийн салбарыг одоо нэг эрх зүйг нэг байшин гэж үзэхэд ерөнхий суурь ерөнхий анги гэдэг нь өөрөө яг тэр байшингийнх нь юм фундамент гэдэг байхгүй. Тэр нь ерөнхий ангиа мэдлэгээ ерөнхий суурьаа сайн тавьж иж дээшээ байшин маш том болсон. Яг маа багш нарыг ингэж ярьдаг тийм. Фундамент айгүй сайн барих ёстой. Хэрвээ ерөнхий ангийн мэдлэг маш таарууч юм уу ерөнхийдөө гүйцэд ойлгоогүй байвал дээшээгээ одоо тусгай ангийн мэдлэг ч юм уу процесс гэж явах тусам одоо ер нь буруу ойлгох юм эрсдэлтэй. За ингээд сая 2 дугаар курсаа бид нар амжилттай төгслөө шүү дээ. За одоо 3 дугаар курс руу гээ. За 3 дугаар курсын эхний семестр ямар хичээл ордог вэ гэхээр тусгай анги хичээл ордог. Тусгай анги гэдэг нь сая ерөнхийдөө бид үзсэн. Одоо 3 дугаар курсын эхний семестр салбар эрх зүйн тусгай ангийн хичээлүүдийг ордог. Тусгай анги гэдэг нь илүү ерөнхийгөөс нарийн руу буюу яг тухайн эрх зүйн нарийн ойлголтуудыг бид нар сурч авдаг. За жишээлбэл эрүүгийн эрх зүй салбар байлаа гэхэд эрүүгийн эрх зүй ерөнхий ангид бид нар энэ хуулийг яаж хэрэглэх вэ? Энэ хууль нь хэдийн хэмжээний хүрээнд хэрэгжих үү гэдэг зүйлүүдийг судалдаг бол тусгай ангийн мэдээлэлээр бид нар энэ гэмт хэргийг хэрхэн зөвчлөх үү? Энэ гэмт хэрэг мөн үү биш үү гэдэг зүйлийг илүү нарийн судалдаг байна. За энэ семестрт бид бүхэн эрүүгийн тусгай анги, иргэний тусгай анги, захиргааны тусгай анги мөн дээрэс нь зөв захиргааны эрх зүй. Тэгээ татварын эрх зүй, олон улсын эрх зүй гэдэг хичээлүүдийг илүү төлхөө судалдаг байна. Илүү нарийн. За ингээд 3 дугаар курсын 2 дугаар семестр процесс хичээлүүд. За процессын хичээлүүд нь ямар онцлогтой вэ? Сая бид нар ерөнхий тусгай хоёроо үзчихлээ шүү дээ. Ер нь нөгөө нэг хуулийн чинь бол материаллыг болон процесс ингээд ялгаад байна л да. Яг энгийн хүний яриагаар ярих юм бол жишээлбэл нэг дүрм гаргачаад тэр дүрм нь бол материаллыг гэсэн үг. Материаллыг эрх зүй. Процессын эрх зүй гэдэг тэр дүрмийг хэн хэрэгжүүлэх юм, яаж хэрэгжүүлэх юм гэдэг ч юм уу. Тэр яг яаж гэдэг тэр зохицуултуудыг нь тусгасныг нь процессын одоо их сурвалж эрх зүй гэдэг. Тэгээ процессын эрх зүй бол маш чухал байдаг. Яагаад тэгэхээр өнөөдөр эрүүгийн эрх зүйн процесс жишээлбэл бидний амьдралд аюул олон одоо процессын асуудлууд байхгүй. Жишээлбэл одоо мөрдөн байцаг ч юм уу цагдаа
жишээлбэл хүнээс мэдүүлэг авахдаа сая жишээлбэл зөв бас харьцсан ч гэдэг юм тийм. Энэ бол нөгөө тэр хүнээс мэдүүлэг авах явцдаа одоо тэр процессын зохицуултыг төрсөн ч гэдэг юм. Иргэний эрх зүйч ялгаагүй боомж болгож юм. Захиргааны эрх зүйн ялгаагүй тийм. Их мэтлэн ингэ явдаг. Ер нь бол маш чухал хичээл гэсэн. Харьцангуй практикт суурилдаг. Тийм ч учраас ер нь бол манайхан чинь бас дадлаган дээр илүү ярих байх. Одоо 4-р курсын намар үзэх хичээлүүдтэй холбогдлолтойгоор энийг илүү дэлгэрэнгүй ярина гэсэн. За ингээд 4-р курс. Ямар хурдан 3-р курсыг төгсөж байгаа. За ингээд Яг л коронагийн үеийн. За 4-р курсын эхний семестр юу ордог лээ? За за ингээ ерөнхий ойлголтоо авцсан. За тэгээд жоохон тусгай анги руугаа орсон. Тэгээд за тэрийг яаж хэрэгжүүлэх талаар процесс руугаа орсон. Тэгээд дараад нь болохоор энийг хэрхэн хэрэглэх вэ гэсэн хэрэглээний хичээлүүд ордог. Мэдээ саяын салбар хичээлүүдээр үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны хэрэглээ 1 гэж орно. Дараа нь бас хэрэглээ 2 гэж орно. Тэгээд үүн дээр нэмэгдээд хамгийн гол чухал хичээл бол хуульчийн ёс зүйн хичээл нэмэгдэж орж ирнэ. Мэдээж бид нар одоо ерөнхий ойлголт тусгай хэрэглээ процесс гэгээд үзнийхаа дараагаар ерөн хуульч ямар ёс зүйтэй байх ёстой вэ гэдэг талаар нэмэлт заавал судлах хичээлүүд хуулийн сургуулийн хичээл үздэг байх нэ. Ер нь бол хамгийн сайн ярьсанчлан хуульч ёс зүй гэдэг хичээл бид нар яагаад заавал сурдаг вэ гэхээр хуульч хүн бол чимд төгшөөснөр жинхэнэ хүн байх ёстой. Жинхэнэ хүн байхын тулд бид нар ёс зүйтэй байх хэрэгтэй. Тэгвэл илүү хуульч гэдэг хүний ёс зүй гэдэг ямар байх ёстой вэ гэдгийг бид 4-р курс буюу ерөнхий анги тусгай анги процесс гэдэг бүх хуулиудаа мэдсэний дараа бид ер нь бол судалдаг хуульч ёс зүй, хуульч хүн ямар байх вэ? За одоо та бүхэн хуульч болоход ойлгож шүү. Бүх салбар эрх зүйгээ судалчлаа. Одоо энийг ашиглахдаа яг хэрхэн ёс зүйтэй байх вэ гэдэг хичээлийг 4-р курст ордог байгаа. За 4-р курсын 2-р семестр хууль тогтоомжийн хэрэглээ 2. За энд нь ямар хичээлүүдийг судалдаг вэ гэхээр яг саяныхаа адилхан эрүү, иргэн, захиргаа, үндсэн хууль гэсэн салбар дөрвөр эрх зүйхээ хууль тогтоомжийг хэрхэн хэрэглэх вэ? Илүү нарийн одоо яг хуульч болоход бүрэн бэлтгэгдэж байгаа зүйл хууль тогтоомжийн хэрэглээ гэдэг чинь. Ер нь бол хуулийн сургуульд үзэж байгаа тухайн салбар эрх зүйн хамгийн сүүлийн хичээл. Тэгэхээр илүү мэрэгшнээ тэрэндээ илүү одоо датлагчнаа гэсэн үг. Мөн дээрэс нь хөдөлмөрийн эрх зүй гэдэг шинэ салбар эрх зүй орж ирдэг. Дээрэс нь арилжааны эрх зүй буюу арилжаатай холбоотой эрх зүй. За манай Баабар арилжааны эрх зүй тайлбарлах. Маах чи нөгөө нэг эрүү сайн ярьсан шүү дээ. Эрүүгийн эрх зүй, иргэний эрх зүй, захиргаа үндсэн зүй. Гэтэл яг үүндээ амьдрал дээр чинь ингээд айгүй олон дотроо ингээд түн салбарлцдаг. Яг нэг харилцаагаа төгсөөс нарийн болоод судлаа явдаг. Ер нь бол айгүй жижиглэхэд бас ангаахмантай адилхан байна. Жишээл дотрын хэмжээ жишээл дотор дундаа айл ихэхтэн ингээд бүр ингээд цаашаа явдаг. Тэгээ тэрний нэг нь бол арилжааны эрх зүй. Тэгээ одоо бас компани болоо явж байгаа ч юм уу хуур аж ахуйн хөдөлгөөний хүмүүс маань ч гэсэн мэдж байгаа байх. Зохицуултууд нь ямар байдгийг амьдрал дээр бол ямар зохицуулт шаардлагатай байдаг юм гэж байна. Тэгэхээр яг нөгөө хуульч нөгөөсөө өмнөх юм дээр ярьжсанчлаа нийгмээ дагуулж явдаг гэдэг шиг тэр нийгэм дээр ямар шинэ асуудлууд үүсэж байна. Тэрэн дээр бас давхар зохицуултуудыг хийж явах хэрэгтэй. Тэгэл тэрний үндсээр бас гарч ирж одоо харьцангуй судлагдаад явж байгаа юм бас. За сая ярьсанчлан хөдөлмөрийн эрх зүй хичээл авдаг. Хөдөлмөрийн эрх зүйхээр хүмүүс ер нь бол маш сонсогчтой ойлгож байгаа. Хөдөлмөртэй холбоотой ажилтан ажил олгогч хоёрын хоорондох хөдөлмөрийн харилцааг тэр салбар эрх зүйгээр зохицуулдаг. Тэрхүү эрх зүйг гэдэг судалдаг байна. За ерөнхийдөө ингээд 1-ээс 4-р курсын хугацаанд ихэвчлэн хуулийн оюутнууд 120-аас 130 гэрдэж судалсан байдаг. Манай хуулийн сургуулийн хувьд бол 151 гэрдэж судалсан тохиолдолд төгсөх болцоо хангасан гэж үздэг. За тэгээд 120-аас 4-р курс төгсөж ерөнхийдөө 120-аас 130 гэрдээ судалсан байдаг. 5-р курс руугаа бид нар ороход яадаг вүлээ? 5-р курс руу маш том юм байна шүү дээ. Хамгийн чухал юм байна. Энэ бол
дадлага гэдэг байна. дадлага. Үйлдвэрлэлийн дадлага гэдэг байна. Дадлагын талаар за өөрийнхөө дадлагын талаар яаж хаан дадлага гэсэн. Чаг. За дадлагын талаар бол за яг дэлгэрэнгүй нөгөө өмнөх бичлэгэн дээр ярьсан. Тэгээд хамгийн одоо хуулийн сургууль үзэж байгаа хамгийн их кредиттэй хичээл мэдээ 6 кредиттэй. Тэгээд бас нэлийн их хугацаа шаардна бүтэн 3 сарын. За тэгээд дэлгэрэнгүй буус өмнөх бичлэгээр 5 хүн сонссон баг. Тэгээд за би бол прокурорын газар хийсэн. Би бас багтээсэн. Тэгээд дадлага ихэд бас гоё юмсан. Тэгээд бас түрүүн нэг юм орхидоос нь 4-р курсын эхний намар нөгөө хууль зүйн клиник гэдэг хичээл үздэг. Тэр нөгөө нэг хуульчийн ёс зүй тэгээд нөгөө нэг хэрэглээгээд хичээлүүдийн хажуугаар бид нөгөө нэг практик сургалтын төвийнхаа нөгөө суугаад хүмүүс нөгөө хууль зүйн зөвлөгөө өн төлбөр өгдөг. Тэгээд тэр нь болохоор яг нөгөө бидний бас дадлагын одоо өмнөх одоо тийм практик одоо хүмүүстэй хэрхэн харилцах вэ тал дээр бас нөгөө нэлийн практик болж чадсан амар сонирхолтой амирч яа. Сонирхолтой хичээлээсэн. Тэгээд яг бид нар яг эд дундаа яг гоё явж исэн чинь гараад тэгээд жоохон дундаасаа болсон. Тэгтээ гоёсан. Өнөөдрийн сайн клиник дээр яхад бид ч одоо шууд хүнтэй харьцаад зөвлөгөө өгч эхэлж байгаа шин. Тэнгүүд яг хуулийн сургуулийн оюутан гэдэг юм дөнгөтэй юмсэн үү. Яг бид ч одоо жишээ багш нартайгаа давхар зөвлөлтөд ярьж идэг. Ер нь бол яг шууд тэр үнэтэй биднээсээ зөвлөгөө өгж байгаа юм болоод учраас бидний өвч гэсэн их чухал юм зүйл байдаг. За клиникийн хичээлээр бид нар хууль зүйн зөвлөгөө өгдөг гэж ярьсан. За хайр хитэн хүнд зөвлөгөө өгсөн байх ингээд клиник дээр ажиллаж байгаа. Ташааг Мэдгүй би бараг зөвлөгөө өгөөг шүү дээ. Бид юуны энэ чинь клиник чинь дотроо юм ба. Иргэний их зүүн, захиргааны их эрүүгийн их зүүн клиник гэдээ байгаа шүү дээ. Би бол иргэний их зүүн клиник байсан шаа. би л эрүүгийн их зүүсэн. Би л бас эрүүгийн их зүүн. Тэнгөт яад юм бэ? Бид хэд чинь одоо дүүрэг болгоно. Засаг даргын тамгийн газар дээр одоо нээлттэй хууль зүйн зөвлөгөө өгдөг тийм өдөр байдаг. Тэр өдрөөр ингээд хажуудаа яг хуульч суугаад хажууд нь бол саний ярьсан хуулийн сургуулийн оюутан суугаад ингээд хүнд зөвлөгөө өгдөг. Тэгээд яг өндөө бол нөгөө шаагийг ойлгочлаа юм л та. Эренгүүтээ нөгөө гинт тэргийн талаар шууд яриад би юм хийсэн юм аа ч юм уу ийм асуудал боллоо гэж ярихаас өөртөө хүмүүс ер нь цагтаа дээр юм уу шууд хуульчтай харьцдаг. Яг ихэвчлэн ирдэг юм бол над би жишээлбэл нэг 50-60 хүнд зөвлөгөө өгсөн. Ихэвчлэн бол хүний амьдрал аюул их тохиолж идэг юмнууд иргэний хэцүүд байдаг. Жишээлбэл зээлийн асуудал, түрээсийн асуудал, компани асуудал хэмжлэг юм байдаг учраас тэн дээр хүмүүс их зөвлөгөө авдаг юм байна. За ингээд хуулийн сургуулийн 5 дугаар курсын эхний семестр дуслаа. За 2 дугаар семестр буюу одоо яг бидний сурж байгаа юмтай хаашаа хичээл үзэх байгаа. Одоо яг бид нар 5 дугаар курсын 2 дугаар семестр. Энд юу гэдэг вэ гэхээр хуулийн сургуулийн оюутан 5 жилийн хугацаанд боловсрсноо энэ цаг хугацаанд гаргадаг. Энэ юу вэ гэхээр их оюутнууд диплом бичдэг. Дээрээс нь улсын шалгалт өгдөг. Улсын шалгалтандаа бэлддэг. Шалгалтын тухай диплом болон шалгалтын тухай ярихад манай өмнөх подкастн дээр манай сургуулийн давааны багш авахдаа дипломыг хэрхэн бичих вэ гэдэг талаар маш сонирхолтой подкастыг хийсэн байгаа. Тинчэнэс диплом хэрхэн бичих вэ? Диплом гэж юу вэ гэдгийг ойлгох. За диплом гэдэг нь миний ойлгож байгаа яг ингээд 5 жилийн хугацаанд суухтаа хуулийн сургуулийн оюутан эрдэм шинжлэхийний илтгэл юм уу яг энэ практик хэрхэн ажилласан энийг хэрхэн онлыг сурсан гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг одоо бодит амьдралтай байгаа иймэрхүү асуудлыг илүү нарийн мэргэжлэр судлан энийг хэрхэн шийдвэрлэх, хэрхэн боловсронгуй болох, хэрхэн асуудал хүндэн гаргах уу гэдэг зүйлийг бид нэр судалж дипломын ажил бичдэг байгаа. За дипломын ажил бичихгүй байлаа гэж диплом заавал бичих асуудалгүй. Улсын шалгалт өгч болдог. Маа сургуулийн хувьд болон ур чадвар болон онлын шалгалт гэж хоёр өгдөг. Онлын шалгалт гэдэг нь болохоор маа сургуулийн чинь тестийн шалгалт гэж ярьдаг. Тестийн шалгалт буюу өмнө үзсэн бүх хичээлийнхаа агуулгыг батаасан тестийн шалгалтыг өгдөг. За энэ бол илүү нөгөө онлын мэдлэг шалгаж байгаа. За хоёр дахь шалгалт нь диплом бичсэн бол тестийн шалгалтаар зөвлөж болдог. За
заавал өгдөг диплом бичсэн ч гэсэн тестийн шалгалт өгсөн ч гэсэн заавал өгдөг нэг шалгалт нь юу вэ гэхээр ур чадварын шалгалт буюу бодлогын шалгалт. Бодлогын шалгалт. Үндсэн 4 эрх зүйгээр шалгалт өгдөг. Эрүү эргэн захиргаа, үндсэн хууль. Та хоёр сонссон уу? Нэг шалгалт нь 90 минут. Тэгээд 6 цаг тасралтгүй шалгалт юм билээ. 6 цаг явуулсан шалгалт бүх хоёртаа. Тэгээд нийт дүнгээрээ 60% буюу түүнээс дээш судал шалгалтаа өгсөн байж хуулийн сургуулийг төгсөх болцоо хангалттай байгаа. Гисээ гэж юу. Дөрөвлөнгэр нэг биш үү? Тийм байлаа. Амир. Хөөрхөн үү? За ингээд ерөнхийдөө хуулийн сургуулийн 5 жилийн хугацаанд иймэрхүү хичээлийг судалсан юм байна. Илүү бас дээрэс нь хайсан юм юу вэ гэхээр одоо сая ярьлаа шүү дээ Баабар иргэний эрх зүгээр мэрэгч байгаа. Бид хоёр эрүүгийн эрх зүгээр манай эрхээ олон улсаар мэрэгч байгаа. Манай сургууль ялгаатай юм бид гур бол энгийн эрх зүй гэж ярьдаг. Манай Баабар эрхээ болохоор Японы эрх зүй төгсөж байгаа. Илүү Японы эрх зүйтэй холбоотой хичээлүүдийг Японы хэлээр судалдаг. Мөн дээрэс нь Солонгосын эрх зүй гэж манай сургууль бас байдаг. Дээрэс нь олон улсын эрх зүй гэж байдаг. Энэ гурван салбар одоо эрх зүйн өөр өөрийн гэсэн хичээлүүдийг нэмэлт хичээлүүдийг үздэг. Биднээс ялгаатай нэмэлт хичээлүүдийг үзээд илүү нөгөө тэр олон улсын ч юм уу те Японы ч юм уу Солонгосын эрх зүйтэй мэргэшээд явдаг. Бидний хувьд энгийн эрх зүй дотроо эрүү эргийн захиргаа үндсэн хууль гэж явж байгаа ч гэсэн бас мэргэш ийм гүнзгийрүүлэн судлах хичээлүүд байдаг. За жишээлбэл миний хувьд гэх юм бол криминалистик, криминолог, нотлохооны онол гэх мэт одоо энэ эрүү талдаа эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой иймэрхүү хэрэгүүдээ хичээлүүдийг илүү гүнзгийрүүлэн судалдаг. За иргэнийхний хувьд ямар вэ? Гүнзгийрүүлэн судалдаг. Ер нь л иргэний хэцүү харилцаа гэж чинь. Ер нь ерөнхийд нь хэлэхэд одоо эдийн болон эдийн ус баялаг. Ер нь бол хөрөнгөтэй холбоотой гэж хэлж болно. Гэхдээ мэдээж нарийн ширээ байгаад ерөнхийд нь ингэж ойлгож болдог. Дотроо аюул бол харилцаа байгаа. Гүнзгийрүүлэн судалгааны юмнуудад тэднийг наривчилж үзье. Алуугаар нь гэрээний их зүгээр цаашаа явж болно. Гэрээ дундаа үйлчлж уг залгамжлал гэр бүл хөдлөн компани барилжаа үнэт цаас бид аюул олон байна. Тэгэхээр аль нэгийг нь сонгож явж болно. Ер нь эцээцтэй явж хуулийн мэдлэг чинь ингэж авдаг шүү. Яг юу ч мэдэхгүй байж хагаад за бүгдээрээ ямар ч юм салбар тустай байдаг юм бүрээнд сүүлдээ энэ хэдий бүгдийг холбож авдаг. Эрүүг их зүйтэй ч дангаараа байдаг. Иргэний их зүйтэй ч гэсэн хамт холбогдож явах тохиолдол байгаа. Ийм учраас бүгдийг нь бид мэдчих шаардлагатай болдог. Тийм учраас зойтуудын нэр хандж хэлэхэд за би заавал одоо иргэнээр явна гэж эрүүг их зүйгээ хичээлүүдээ жоохон хайдаг ч юм. Тийм үйл ерөөсөй байж болохгүй шүү. Сөөр гэдэг бол сайн байх хэрэгтэй. Бүгдийг уншиж мэдчих хэрэгтэй байдаг шүү. Бас нэг юм бид шүү дээ. За би эрүүгээр явна гэж хуулийн сургуульд оронгуудаа иргэн надад таалагдчих ч юм уу те. Эсвэл иргэн дундаа би ингээд өг залгамжлаа би явах бол надад амар таалагдаад байвал бас тэгж хөвж болно. Тийм болохоор энэ шийдвэрийг хизээ гаргах вэ гэхлээр ерөнхий суурийн хичээлээ үзээд, тусгай ангийн хичээлээ үзээд, орчоосоо үзээд энэ үүний дараа за би яг энэ салбар их зүгээр мэрэгшүүл надад илүү хэрэгтэй байна гэдгийг ойлгоод тэр үедээ шийдвэрээ гаргаарай гэж 5 жил сурсан оюутнуудын зүгээс бол зөвлөж байна. За ингээд дуусах уу? За дуусгая. За ингээд хуулийн сургуулийн 5 жилийн хугацаанд бид нар ямар хичээл үздэг вэ гэдэг талаар төвчин гэсэн чинь бас нэлээд болчихлоо тий. Сонирхолтой ярилцлага байж чадсан гэж бодож байна. Энэ чинь манай бичлэгээс авахын аваад за ер нь хайх юм байхгүй гэдэг шиг. За иймэрхүү байлаа. Нарийн асуухаар зүйл байвал манай Instagram хаяг руу юм бичиж болно. Эсвэл энэ бичлэгний доор бас комент үлдээж болно. Бид нар илүү нарийн хариултыг өгөхийг хичээнэ. За ингээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай. Bye.